Шин санаа залуусын оролцоо өгүүлэгдэж байгаа энэ цаг үед улс төр нийгмийн манлайлагч байх, зорилго тэмүүлэлтэй залуусыг тодруулахаар UBS телевизийн уран бүтээлчдийн зүгээс ээлжит зорилттой ТV төслөө эхлүүлсэн нь улс төрд шинэ манлайлагч ТV төсөл юм а. Өөрийн ажиллаж амьдарч байгаа орон нутаг, аймаг, сум, баг хороогоо хөгжүүлж, шин санал санаачлагаар өөрчлөлтийг хийх хүсэл тэмүүлэлт хийж явдаг залуустай төслийн баг тухайн орон нутагт нь очиж уулзан тэдний санал бодлыг сонсож олонд хүргэн ажиллаж байна. Нийслэл хотоос 800 орчим километр азлагдан Монгол улсын нутаг дэвсгэрийн хамгийн зүүн өмнөд хэсэгт орших Эрдэнэ цагаан сум бол бидний зорьсон дараагийн сум байлаа. 6500 гаруй хүн амтай тус сумын 30-40%-ийг хөдөлмөрийн насны залуучууд эзэлж байна. За манай Эрдэнэ цагаан сум чинь бусад сумдыг бодох юм бол бас улстай 5 тэрбумын сумд ордог. Оюутан залуучууд гэсэн ер нь олон байдаг. Тэгээд орон нутагт ажиллах ер нь давуу тал гэх юм бол нэгдүгээрт ер нь хотод амьдарч байгаа хүмүүс ерөнхийдөө стресстэй, дээрээс нь бас санхүүгийн нэтрээгээ асуудал байдаг. Бас оюутнууд маань 4 жилийн хугацаанд сурч мэдсэн одоо мэдлэг оюуны чадвар зүйлээ бас төрлөх нутагтаа гаргах юм бол мэдээж орон нутгийн тодорхой хэмжээний хөгжил хувь нэмэр оруулна гэж боддог юм а. Тэгээ орон нутагт амьдрах чинь ер нь их тайван сайхан байдаг. Маш олон баялагын уул уурхай байдаг. Мөн тэгээд манай сумаас бол маш олон эрдэмтэд болон авиаслаг хүүхдүүд багцууд маань сумынхаа нэр төрийг одоо улстай гаргаж тэрүүгээрээ барахдаг. Сумын хөгжил залуучуудаас нь шалтгаалдаг. Тийм учраас миний хувьд хэрвээ энэ төсөлд хамрагтай юм бол хамгийн түрүүнд хөдөө орон нутгийн жоохон мэдээлэлээс хоцордог тийм залуучуудаа юуны түрүүнд жоохон мэдлэгтэй болгох. Тийм мэдээлэлээр хангах. Тэгээд жоохон соёлтой боловстой ер нь залуучуудын хамгийн яг найдвартай 5 дахьтай амьдрах орчмол ер нь хөдөө орон нутаг гэдэг. Тийм учраас залуучуудынхаа хөдөө орон нутагт амьдраасаа гэж уриалмаар байна. Эрдэнэ цагаан сум нь газар нутгийн байршлын тухайд нэлээд онцлогтой дэд бүтцэд холбогдсон талхээрийн бүс багтдаг. Сүүлийн хугацаанд сумын хэмжээнд авто зам сайжруулалтын ажил эрчимтэй хийгдэж, тогтчлт бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна. Эрдэнэ цагаан сумын залуус улс төрд шинэ манлайлагч зорилттой ТV төсөлд оролцсон. Сумын хэмжээнд хэрэгжүүлэх шаардлагатай байгаа гэж үзэх олон санаачлагыг эссе бичлэгтээ тусгасан тухайга ярьсан юм а. Тэгэхээр Эрдэнэ цагаан сумаас оролцож байгаа манай төслийн нэг оролцогчийн хувьд ер нь одоо сум орон нутгаа хөгжүүлэхэд залуу хүний оролцоо хэрэг шаардлагатай байна гэж үзэж байна. Одоо орон нутгийн маань хөгжил төдийгүй улс орны маань хөгжил залуу хүмүүсийн сэтгэж байгаа шинээр санаачилж байгаа ажил маш чухал байна. Зөвхөн улс төрд одоо бидний сонгосон төлөөллөөр дамжуулаад бидний өнөөдрийн хүсэл зориг хязгаарлагдаж байна гэж боддог. Тэгээ улс төрд ч гэсэн орон нутагт ч төдийгүй шийдвэр гаргах түвшинд бол залуучуудын дуу хоолой маш чухал болсон байна. Тэгээд бид нарт бас танаа төсөл одоо шинэ боломж олгож хөдөөгийн орон нутгийн залуус бид одоо нутаг орныхоо төлөө, улс орныхоо төлөө тийм ээ юу хийж болмоор байна уу улс төрчдийн тэр шийдвэр гаргах түвшний хүмүүсийг олж харахгүй байгаа жижиг гэлтгүү хийх шаардлагатай байгаа зүйлийг өнөөдөр орон нутагт амьдарч байгаагийн хувьд бид нар бас сайн мэдж байна. Тийм учраас бидрийг энийг санаагаа хэлэх боломж олгосон бас үр өгөөжтэй төсөл байна гэж бодоод бас зурагтаар сурчлагыг үздэг. Тэгээд оролцъё гэж бодож байгаа. Бас бидэнд төвшүүлэх санаа бас өчнөө байна. За намайг Максим Төмөр гэдэг Улаанбаатар туйл сахилгын сургуулийн хилийн сургуульд сурдаг оюутан. Би одоо сум орон нутгийн талаар юу гэвэл нэг гэрэлтүүлэг энэ сум орон нутагт гэрэлтүүлэх хэрэгтэй байна. Тэгээд хүүхд залуучуудыг чөлөө цаг өнгөрүүлэх талбай. Одоо талбайч нэгжлээ сая нээлтэнд орсон, нээлттэй хийсэн, ашиглалтанд ороод. Тэгээ энэ талбайг бас одоо ингэсэн ашиглалтанд орох байх. Ер нь сум орон нутаг маань их сайхан хөгжиж байна. Бүтээн байгуулалтын ажил өрнөж сум өнгө засан өөрчлөгдөж байгаа ч сумандаа илүү их хийж бүтээх хүсэл Эрдэнэ цагаан сумын залууст байна. Монгол улсын далайд гарах дөт гарц гэж тооцогддог тус сумын хөгжлийн гарц нутгийн залуусын түүчээр тодорхойлно гэдэгт сумын залуус итгэлтэй байна.